Орхон аймгийн залуучуудын холбоо болоод нийт Эрдэнэтийн залуучуудынхаа өмнөөс энэ сайхан өдрийн мэндийг дэвшүүлэн мэдчилж байна. Бүх орон нутаг аймагуудад төлөөлөн ирсэн шилдэг тэргүүний хүүхдүүд та бүхнийг дахин манай Эрдэнэт хотод айлчлан ирж амарч цугаалаарай гэж уриалж байна. Хүүхэд залуучууд бид ямар хүн болж төлөвшөөс манай улс их орны цаашдын ирээдүйн шалгаалдаг учраас өнөөдөр энэ цугласан нийт хүүхдүүдэд Монголын залуучдын холбооноос андгаа өргөх ёслолыг зохион байгуулах гэж байлаа. Хүүхдүүд та бүхэн анхааралтай сонсож андгаа үгээ бүгд хамт нэг дуугаар чанга дуугаар хэлээрэй. Та бүхэндээ сайн сайхныг хүсье. Монгол улсын иргэний андгаа гэж зүйлийг та бүхэндээ уншин. Хүүхдүүд маань та бүхэн дагаад хэлээрэй заяа. За анхааралтай сонсоорой. Төрд ёс язгуур соёл. Баатарлаг түүхтэй тусгаар тогтносон. Монгол улсын эрх чөлөөт иргэн бий. Мөнх хөх тэнгэрийн дор. Мөнхөд дэмжих их орны төлөө. Эвнэгдэл эрх чөлөөг дээдлэн. Өвөг дээдсийн өндөр цалигтай. Өнөд мандах Монголынхон төлөө. Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм. Хөгжил дүүрэн шудраг амьдралын төлөө. Эрдэм боловсралтай. Энэрэнгүй журамт иргэн байж. Дэлхийн ингээр Монголын нэрийг сайнаар бадраасан иргэн байхаа. Ард түмэндээ андгаалж байна. Ард түмэндээ андгаалж байна. Баярлалаа.